нөгөөдүүлийн давслаал ингээл хутгалаал явдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол тохиолдчихсон. Тэг тийм явдлыг хуучлах уу? Одод ямар очиж зодтолтой шүү дээ. Тэгэл үгүй зодох биш ээ. Харилцаагаа дасгалж сасалж болно шүү дээ. Ямар За сайн байцгаана уу? Их үү нэгэн ээлжчин дугаараар та бүхэнтэйгээ золгож байна. За тэгээд мэдээж яг хатог season 3 бол үргэлжилж явж байна. Тэгээд энэ удаас нэгэн сонирхолтой зочныг бас урьж оролцуулж байна. Тэгээд за манай зочин маань болохоор одоо миний мэдгээр бол Эмилиа Цогтл гэдэг одоо Instagram нэрээр нь л сайн мэдэн. Тэгээд ер нь бол яг нэрийг хин гэдэг вэ? Заяа гэдэг. Заяа. За ер нь бол яг юу хийдэг вэ? Яг тэр талаасаа чи нэг гоё яриач та. Би ер нь бол маркетингийн мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо яг Instagram дээрээ том компаниудын маркетингийг аваад ажилладаг. Тэгээд тэрнээс гадна муциклийн клубтэй төрийн бас байгууллагатай компани олгоод явж байгаа. Тэгээд тэрийгээ бас ингээд найзуудтайгаа нийлүүлээд томруулаад ингээд явах үйл ажиллагаа ер нь ингээд шат шатаараа явагдаж байгаа. За яг асуугаад үзчихсэн амар олон төрлийн юм юм биш үү те. Яг компани одоо тэр маркетингээр ажиллаж зүйлсүүд нь хвшлэн дандаа ер нь инфлюенсер талтай байд юм биш үү тийм. Тийм ер нь тийм. Тэгээ компаниудад зөвлөгөө өгнө. Зах зээлийн шинжилгээний тэр юм. Ер нь маркетингийн тал дээр ажиллая гэж явдаг. Яг нөгөө цагт баригдсан офисын ажил хийдэг мөртлөө. За ерөнхийдөө бол ийм хүү төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ажил хийдэг хүн байна. За тэгээд мэдээж манай пиццанууд маань бол байна. Тэгээд миний хамгийн дуртай торт десерт байна. Тэгээд одоо идэх дуртай да дуртай. Бас та бүхэнд бол хэлэхэд Pizza Hut-ийнхаа бүтээгдэхүүнүүдийг одоо идэхийг хүсэж ивэл www.pizza.cg-ийн сайтаас захиалвал одоо илүү түргэн шуурхай байдаг аа шүү. За тэгээд яг уу пиццаас идэх үү эсвэл хукорноос идэх үү? Энэс идэж үү? Болно. Одоо би пиццанаас л авъя да. Ер нь хэр иддэг үү ойрхон гайгүй? Ойрхон юм иддэг үү? Ер нь эднээд манай хөөх дуртай болохоор ер нь дандаа л вистэж харуул дандаа л пицца идэв. За сая дөрөв нөгөө нэг их шүүгээд ярьсан шүү дээ. Тэр яг ямар хуу утга учиртай одоо клуб гэж явах байх юм. Одоохондоо болохоор crew гэж явж байгаа. Яг нөгөө дэлхийн стандартад ингээд нийцээд үйл ажиллагаа хэдэн жил явуулаад хэдэн үнэтэй болоод гээд моциклийн холбоонд бас хүлээн зөвшөөрөгдсөний дараа клуб авт юм лээ. Тэгэхээр одоохондоо бол бид нэр crew гэж явна. Тэгэхээр бүр яг тийм стандарт гэж бол байдаг юм шүү дээ. Тэнд дээр бүр юм. Тэгээд яг түн эмгтээчүүдийн одоо яг тийм crew гэж явдаг. Эрэгтэй гишүүн байгаа юу? Эрэгтэй гишүүн ерөөсөө байхгүй. Ер нь бол эрэгтэй клубүүд нь ч гэсэн их эмгтэй гишүүн аваад байдгүй. Ганц хоёр тийм л клуб байдаг. Танах тэгвэл ер нь Монголд бол анхдагч юм биш үү те? Анхдагч бол биш. Биднээс дээшээ бол байсан. Тийм. Гэтэ тэд нар нь болохоор яг юм та чиг юм идэвхжүүлэлт ч юм уу тиймэрхүү зүйлсүүдэр бол хийгээгүй юм байна л гэж бол ойлголоо. Таад бол миний бодлоор ингээд яг анх танигдсан яг юм эмхтэй crew гэдгээр бол би бол анхных гэж бодож байгаа. Тэгээ хүмүүс ер нь л тэгжил бодд юм байл л дээ. Бид чинь бас гараагаа айгу сүртэй эхлүүлсэн ш бүгдээрээ хар моцикл унана, бүгдээрээ зөвхөн cruiser унана, байк оруулахгүй, адвентур оруулахгүй нэтрэгээд. Тэгээд тэр утгаараа бид нэр зүгээр анхны cruiser мотоциклтай клуб болно гэж зорьсон байхгүй юу? Тэрнээс яг анхны эмэгтэй клуб бол биш. Бүр одоо 50-тай, 60-тай тийм клубын хичнэр бас байгаа. Бүр маш олон жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Ер нь бол яг найзуудаараа нийлээд бид нар болохоор бүр ингээл төрийн бус компани болоод ингэж томрно гэж бодоогүй. Зүгээр хоббигоор ундагтай ажил төрлөө моциклаараа амжуулдаг. Тийм л найзууд ингээд нийлээд ийм хамт олон болоод их шүүгүүдийг үүсгэжсэн байхгүй. Тэгэхээр яг анх үүсгэжсэн хүмүүсийнх нь бол нэг үүсгэн байгуулагчдынх нь нэг гэсэн үг. Гахалт. За тэгвэл яг crew-ийн яг эхэл суурь нь бол тийм байна. Яг хувь хүн нь болохоор яг хизэнээс яг сонирхож эхэлсэн байна. Ер нь одоо бол унаад би 2 жил болж байна. За. 23 оноос хойш байгаа гэхээр. Тэгээд нэг л өдөр ингээл нөгөө амар гинт ингээл ер нь төгжил ингээл амар огцом ингээл нэмэгдсэн шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор
моцикл ундаг эмэгтэй хүн шүрнэх цөөхөн байсан. Тэгээд ерөнхийдөө бол найзууд санал гаргаад тийм моциклийн сургалтанд суучих хайдуул ингээд гоё болоод ингээ хамт явж ийл та гэд. Тэгээд бид нар ингээл хотоор машинтай явж байхад хажуугаар ингээл моциклийн цуваа ингээл амар сүртэй явдаг шүү дээ эрэгтэй хүмүүс. Тэгээд тэрийг хараад ингээ амар гоё мэдрэмж төрдөг гэсэн байхгүй юу. Тэгээд бид нар ч гэсэн ингүүл бас гоё юм байна да гэж тэндээс урам зориг аваад. Тэгээд найзууд маань сургалтанд суучгаа гэд. Тэгээл юу н эхэлчихсэн. Тийм та хэдийн яг тэр одоо нэг сошиалор хийж байгаа бичлэгүүд рилүүд байгаа шүү дээ. Тэднийг үзэхэд бол уусаа амар юу идэв шүү дээ нэг юм. Сүртэй. Сүрдмээр яг тийм мэдрэмж авдаг байхгүй. Тэснэ яг тэр одоо нийт одоо крүүгийн гишүүд нь яг юм эмхтэй гэдгээ яг ингэж амар тодтогч хараалдаг те. Тэрүүгээр бас амар ингэж зөв одоо юу гэх юм хүмүүст хүрэхэд илүү юм түгээмэл гэдэг ч юм уу. Би бас тэгэж боддгийн. Яг би нэг заримдаа яг хийж байгаа стори дээр чинь харахад бол нэг амар гимтсэн байгаад байдэн шүү дээ чи нэг ингэ нэг шалбарч малбарцсан те. Одоо яг тэр бэртэл одоо тэр гимтэл одоо хамгийн одоо хэцүү зүйлсүүд нь одоо хамгийн хэцүү өвдөжсэн тэр зүйлс мөс ч юм уу те. Тэр одоо яг яаж тэндээсээ идэх үү? Гимтэл нь ер нь хэр удаан илааширдаг вэ? Ер нь бол хотод бид хэдийн хувьд бол хотод тослох нь их бага байдیں۔ Ер нь эмэгтэйчүүд болоод ч тэр үнэлээ хашир явдаг. Нөгөө жолооч нар гинт хаанаас орж ирдэг мэддэг болсон болохоор ингээд удаан явдаг ч юм уу те. Тэгэнгүүт хөдөө хамгийн их хосолдохоор би хамгийн сүүлд нэг нэлээд хүнд хосолдоод тэгээ тэр нь болохоор дархны зам дээр явж исэн. Би 120 морьтой явж исэн л тавлна. Тэгсэн чинь нөгөө дархны замыг чинь л ерөөсө хамгийн гоё тэгшгэн зам гэж бодсон байсан шинээр тавьсан. Тэгсэн чинь нөгөө нэг юм хуучин шин замын залгаас гээд нэг юм байсан. Дундаа юм тасархаатай ч юм уу те. Тий баг үдийн ирээний өндөртэй. Тэгээ нөгөөт чинь ингээд өнгөөр ялгааг учраас харагдахгүй шүү дээ. Тэг 120-той ингээд явж чад каскны цаас харагдахгүй. Тэгээ нөгөөтгөн дээр очиод хараагаад тэгээ жолоодлогоо алдаад ингээд шууд ингээд моциклийн ингээд өрөөл ингээд чичирт юм билээ. Тэгээ тэгж явж байгаад нөгөө замын голынх нь нэг бетоны хашлага байдаг шүү дээ. Тэрийг очиж мөргөөд тэгээд бас нэлээд хүнд болсон хэсэг тэгээ ээжээсээ нууж муугаад ер нь л бэрчээрээ бүгдээрээ л яг ээжтэй юу гэж хэлнэ гэдэг юм байна. Тэгээд дараа нь моцикл яасан болоо гэж яддаг. За ерөөсөө яас хугарноо өөрөө гэмтээ яасан. Би яаж уу гэдэг юм ерөөсөө бодох сөхөө байхгүй ба шүү дээ. Тэг чи нөгөө нэг ингээд хөлний чинь юм уу тэр нэг амар болчдөг ч юм. Тий, энтлийн гуй одоо ингээд сайн харах юм бол ийм том хонхроотой байгаа. Тэгээ имлэг дээр очиад үзүүлсэн чинь нөгөө зураг авах гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь юмч бүр хөө чи ийм зузаан өөхтэй юм чинь чиний яс чи яаж хуурах юм. Хамгаалттай байж байгаа. Тэгээ бас том гойтой ах хэрэг гардаг л юм байлээ гэж бодсон шүү дээ. За тэгвэл одоо бол сонирхож байгаа хоббины төрөл нь бол ингээд нэг нь те. Одоо цаашдаа яг ингээд шинээр бас яг ингээд сонирхъя гэсэн тийм шинэ хобби байна уу? Яг суралцсан хичээж байгаа сонирхож байгаа. Шинээр гэх юм бол хөгжим ямар нэг төрлийн хөгжим. Хөгжмийн зэмсэг гэсэн үг шүү дээ. Тоглож сурахыг хүсэж байгаа. Тэгээ ер нь бол би багасаа зурдаг байсан. Тэгээд яг тэрийг өргөжлүүлээд авч яваагүй ч гэсэн би ер нь л хөрөг зурдаг байсан байхгүй юу? За. Хамгийн анхны цалингаа 12-т байхдаа илүү яг хүний хөрөг зураад цалин авч исэн. Тэгээ тэрийгээ ерөнхийдөө бол том болоод хөөхтэй болоод ингээд жоохон хайцсан. Тэгээ сүүл бас зураад үзэхэд бол нэг илүү сайжирсан юм шиг санагдсан өөртөө. Тэгээ тэрийгээ өргөжлүүлээд тосоор акрилкаар тиймэрхүү канвастай бодож үзмээр байгаа. Хүүхдээ ордонд явж байгаагүй шүү дээ. Явж исэн. Манай өмнө одоо оролцож исэн хүмүүс би ч гэсэн хүүхдээ ордонд явжсэн. Би ч явж исэн. Одоо бас адилхан л хүү оруулчлаа даа гэж бодлоо шүү дээ. Окей, тэгвэл хөгжим сурахыг бол өстэй юм байна. Яг тэр дээ гэсэн тийм хөгжмийн зэмсэг бол байна уу? Одоо төгөлдөр гэдэг ч юм. Хийл гой санагдсан. Хийл. Тийм. Тэгээд бас биш яг нэг ийм нь өстэй тийм. Тэгээд нэг ингээд байдаг нэг юм хөгжим байдаг шүү дээ. Ингээл тэндээс нь гараараа ингээл байдаг. Мэдхүү. Нэг юм ус тусч байгаа юм шиг ингээд дуурдаг. Мэдгүй юу? Мэдгүй. Мангар том. Тэг яах юм ингээд чимээ гаргах юм уу те? Тийм зүгээр л ингээл хуруугаараа ингээл хүрээл нөгөөтг нь бум 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 ингээд энэ тэнд нүрхээр өөр аягардаг. Тэр их гой санагдсан. Тэг би ч чамаг амар нөгөө нэг янз янзын нэг юм экстрим юм ундаг болохоор за миний дараагийн сонирхож байгаа спорт бол би одоо ингээд түүний хэлдэг чинь бордоор болгож сурна гэдэг ч юм уу. Тийм юм байх юм болоо гэж бодсон ч бас хөгжмийн зэмсэг. Окей. За тэгвэл яг заяа идэх хүн
Одоо мэдээж олонний одоо энэ нүдэн дээр ингээд нээлттэй амьдарч байгаа шүү дээ. Ингээд сошиал дээр ч гэсэн ингээд ер нь нээлттэй амьдарч байгаа. Яг бодит байдал амьдрал дээрээ ер нь яг уг хүн нь яг хэр нээлттэй юм бэ? Эсвэл ер нь жоохон юм дотгошоогоо юм уу? Ер нь бол өөрийгөө нээлттэй л гэж боддог гэсэн. Гэхдээ бас одоо дараа нь жиптэй хоёр гудамжинд харах юм бол би чамайг хараагүй шиг л яриад байгаа байхгүй юу? Би яг тийм байлээ ингээд амар сайн таньдаг хүнээ хүртэл ингээд харчаа лайлаа. Хараагүй шиг царайлчээ гэдэг. Юм дуу очоод юм яриад ингээд гэхээр жоохон за юу гэх тийм. Хүү ямар сони юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө яг юм дотн хүмүүстэйгээ яг ингээд гоё дундаа орох юм бол би юу н хамгийн хөвчлөлтийн яг групп чат матан дээр хамгийн алайн. Дараа нь таарчаад орог ингээл хоцрох нь шүү дээ. Хөөе заяа гээл тэгэл байхгүй. Ямар сони тий одоо ингээд та хувь үнэ онцлог юм да. Тийм. Энд ч би юу гайл гэдэг. Одоо нэг уцаар ярьж чаддаггүй төрлийн хүмүүс ер нь тийм байгаад ах шиг үлээ. Тэгээ гинт ингээд дуудлага модлого ирэл ингээд жоохон хэцүү санагддаг. Байхгүй дээ шүү дээ. Гэл зүрх ингээл өвтөл ёо яах гэдэг юм бол юу яах гэдэг юм бол гэж бодож байгаа л таслаа л. Харьяа тийм юм шүү дээ. Надад бол зүгээр бас яг тийм шууд гинт цаглагч хийснээс ингээд бас биччихвэл амар санагдтыг. Тэгмэд бид эдийн нөгөө нэг ажил төрөл ярьдаг төрлийн хүмүүс чинь дандаа 30 40 настай хүмүүс болохоор тэд нөгөө бичнэ гэсэн ойлголт байхгүй. Шууд видео колоор орж ирэл тэ өө нөгөө чи яасан ийсэн гэл. Тэгээ тэгвэл ер нь бол баг хаалттай. Гэтээ дотны хүмүүстэй болохоор аюу нээлттэй байдаг төрлийн хүн юм байна. За одоо мэдээж одоо байгалийн зүйлдээ одоо эрэгтэй эмэгтэй гэл хүмүүс байгаа шүү дээ. За заяа яг өөрийнхөө хувьд ер нь бол одоо ингээд эрэгтэй хүн гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг энэ ерөнхийдөө авч үзвэл эрэгтэй хүнийг яг за нэг юм байгаасаа да гэд нэг юм хүсдэг зүйл байгаа шүү дээ. Одоо жишээ нь ийм одоо ихтгэл даахууц байх ёстой гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү бодлоор эрэгтэй хүнийг яг ямар байгаасаа гэж үздэг вэ? Эрэгтэй хүн юу? Яг хүүхдтэй болохоос өмнө бол бодол шал өөр байсан. Тэ өндөр царайлаг гоё арьстай ийм тийм булчинтай гаднах талаас нь шүү дээ ер нь бол аль болох гаднах талаас нь л хардаг байсан гэсэн үг шүү дээ хүүхдтэй болохоос өмнө тэгэл одоо ийм надад цэцэг авч өгдөг мөгдөг ч юм уу те ийм шалдэр болтер юм боддог гэсэн ер нь хүүхдтэй болоод салсны дараагаас бол эрэгтэй хүнийг харах үнцэг бол шал өөр болсон. За яг яаж вэ? Одоо жишээ нь би ингээд амьдралаа өөрөө ингээ айтайхан аваа явж байгаа шүү дээ. Тэнгүүд надаас дээшээ төвчний хүн байхгүй бол би өөрөөсөө доошоо хүнийг бол яг хөндлөж хайрлах чадахгүй юм билээ гэж ойлгосон. Нэг жоохон гологдоо ч юм уу тийм байсан. Тэгээ дээрэс нь хүүхдэд хайртай байх хэрэгтэй гэж бодсон. Амьдралаа авч явах тийм одоо юм болгоноос хойшоо суудгүй те. За би хичээ бүтээ. Би ингээд ажил олж хий. Гэл за энэ сургуульд хүүхдээ өгцгөө гэлдэг бол сургуулийн төлбөр нүнтэй юм байна л гэхэд за яаж игээ болгоно би ингээд нэмж ажил хийх ч юм уу те. Тиймэрхүү амьдралын төлөө зүтгэдэг хэрэгтэй байх хэрэгтэй гэж бодсон. Тэрнээс ч одоо бол нэг царай төрөх гадна төрхтэй өндөр нам ямар машин ундаг ямар байранд амьдардаг тийм зүйл бол нэг байх болсон билээ. Одоо ингээ харах нэ гэж. Тэрхтэн ч бас уус тийм түүний яг чиний хэлдэг шиг нэг одоо ингээд төвшин гэж бодож байгаа шүү дээ. Надаас ингээд аль болох дээшээ байвал зүгээрээ гээд ихтэн бас нэг тийм альфа байх хэрэгтэй гэж бодод байгаа байхгүй гэр бүлтэй. Тэгээ ингээд нөгөө одоо эхнэрээсээ ч юм уу найз өхнөөсөө ч юм уу ингээд арай жоохон төвшин доогор болоод ирвэл одоо нөгөө нэг эрэгтэй хүнийх нь хувьд ийм одоо байж чадахгүй өөртөө хүртэл айгу тухгүй тах бах. Тийм. Эрэгтэй хүн чинь тэгээд нөгөө одоо жишээ нь өөрөөсөө дээшээ үнтэй суух юм бол тий. Ер нь хараад байхад их хвчлэн нөгөө юм ганц бие ээжүүд өөрсдөө ингээд ажил төрөл хийгээд эрэгтэй хүний шаардлагагүй амьдарсаар агаад хүнтэй сунгуут ингээд өөр нөхрөөсөө илүү цалинтай ч юм уу тий. Илүү албан тушаалтай нэг жоохон ингэх гээд юм шиг санагдсан. За би өөрөө авчин штэ. Чиний хэрэггүй дээ би өөрөө авчин. Гэ тэнгуут нөгөө эрэгтэй хүн ингээд эмэгтэйгээ хайрлаж ин хэрэглэхгүй за өөрөө болгоч тийм дөө залайлаа би оролцоод явах уу гэд гэр бүлийн харилцаан жоохон ийм үсэдэд юм байлээ. Ерөөсөө л эмэгтэй нь ингээд иглээл ингээд тунаал те хайраж хамгүй л бол ингээд болохгүй байна гээл те тэгэж л байх хэрэгтэй мэн гэж ойлгосон штэ. Би ч бас хэсэг нилээ би өстэй хүчрэхэг сингл мом гээл те хүчрэхэг эмэгтэй гээл өөрийгөө нилийн дээшин шидэж амьдарсан байлээ. Тэгэл нөгөөдөлтэй гинэ. Хүнтэй харьцангуут ингээл жоохон ингээд дарддаг юм уу тийм. Тийм.
Энэ тийм байх ёсгүй мэлээ л гэж бодсон. Ерөөсө хүчтэй байх ёсгүй юм билээ. Би өстө чамгүй ингэ болгоод ирсэн. Одоо чиний ингэ юм ингээл. Тийм ерөөс дайрын юу таг онгоолгоод өөч гэл тэгэл нэлцгнаа л байж ах хэвээр шиг. Ааха. За тэгвэл яг энтэйгээ уялдуулаад одоо тэгээд энэ бүх зүйлс чинь бол мэдээж ингээд аз жаргалтай амьдралын төлөөлөл бүтээхийн тулд одоо ингээд тийм хүмүүнийг хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл чиний хувьд яг ингээд ийм аз жаргалтай амьдрал гэдэг үгийг одоо тодорхойлвол ер нь яг юу гэж хэлэх вэ? Аз жаргалтай амьдрал гэх юм бол ер нь элэг бүтээн амьдралыг л хэлэх байх. Бүгдээрээ эрүүлтэй. Эрүүл саруул өвчин зовлонгүй. Хаяа хоолгүй онжоолно. Хаяач яг уу ерөнхийдөө л дээр үесээ л одоо томынхаа багц уцыг дүүднэг бол ингэж л амьдэрдэг байсан шүү дээ. Тэр л ер нь бол их жаргалтайс хүн ер нь хэмтэй болоод ирэхээрээ жоохон давардсан билээ. Юутай байгаагаа сайн ойлгодоггүй. Тэгээ ер нь бол яг гэр бүл зохиохоос өмнө нэлээд аялаж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Ядуу буруу орон руу өндөр хөгжилтэй амар баян үнэтэй хүмүүстэй тийм амьдрал руу бас орж үзээд тий би ер нь юутай байлээ надад байгаа зүйл надад ямар үнцэнтэй байлээ гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан аялаж. Ерөнхийдөө бол нэг одоо давхраа гэж байгаа шүү дээ. Ингээд давхар одоо тэр амьдралуудыг ер нь бүгдийг хараад үзчихвэл. Тийм. Түрүүний хэлдэг бас яг өмнө шүү дээ нөгөө нэг томынхон багц овцсон ингээд даашилдаг. Би манайх ч бас яг нэг 3 эрэхтэй байхгүй би чи айлын том тэгэл манай баг дүү мө миний өмсчихсэн овцыг өмсөөл явж байгаа юм тэгэл. Чи бас олон жил хараагүй овцсон. Хөөхөн шүү дээ. Гоё ярддаг те. Одоо бидгүй стил би бас ингээд хүүхдтэй болохоор манай баг дүүгийн өмсчихсэн овц нүрийг бас ээж бас зарим нэг ингээд аваа хадгалсан байдаг шүү дээ ингээд. Хүүхдээ ч том болохоор өмсөх нь юу гэж хайжтэй гэдэг. Тэгэл хэлэхэд бас тийм байна. За окей тэгвэл аз жаргалтай амьдрал гэвэл бол тийм юм байна. Одоо тэгэхээр бас хүн бас ингээд байнга аз жаргалтай байхгүй юм ч бас амар хэцүү шүү дээ. Аз жаргалтай амьдрал гэхэрч бас ингээд жаргал зовлон ингээд ер нь хамт явж бүрддэг те. За тэгээд үүнтэй нэг айдлаар яг юм хэцүү зүйлс тулгарсан үед одоо тэрийгээ чи яг яаж даван тулдаг вэ? Одоо хинтээ одоо ярилцдаг уу эсвэл арай илүү өөртөө ингэж ганцаараа цагийг өнгөрөөдөг үү? Ер нь бол эхний хэсэгтээ бол ганцаараа байх гэж хичээдэг. Өөрөө тэр үүсгэсэн гай завлангоо өөрөө өрөөд те байхгүй болтол нь өөрөө өөрийгөө имжлээд тийгэж боддог боловч ер нь яг нөгөө гадагшлуулж хүнтэй ярилцчихэж л тайвширт юм шиг байлээ л дээ. Би ер нь л дандаа ээжтэйгээ ярьдیں۔ Ойлгох үедээ ойлал. Бүр багасаа би ч нөгөө дээрээ хоёр ихчтэй. Тэгээд хоёр ихчигээ бодвол нөгөө айлын баг болохоор ээжтэйгээ илүү нөгөө эрхлээд нялхраад өссөн. Тэгээд ээжтэйгээ бүх юм ингээ ярилцдаг. За би гарлаа гэ тэнгууд ээж хинтээ уулзах чагаан хэдэн цагт ирэх ингээ бүх юмыг тодорхой мэдгүй бол ингээ дараа санаа зовоод байдаг. Болохоор юу ч нуухгүйгээр угаасаа буруу юм хийж авахгүй байгаа юм чинь. Ингээд явнаа. Хэдэн цагт ирэх баха гэдтэй. Тэгээд бүх юмаа ингээд яриад өссөн болохоор бит хоёрын дунд нууц байхгүй. Тэгээл надад ийм тохиолдлоо ээж гээл тэнгууд ээж бит хоёр тэрвэрлдэл ойлгох юм уу, тайвшруулна. Ерөнхийдөө бол тийм хүнд хэцүү үе тун багтаа надад бол тийм драматай амьдрал надад нэг байхгүй. Тийм зовлон. Тэгэл олон юм тохиолдчихдаг хүн юм чинь тэгэл. Тэгээ тийм үед бол тэгвэл эхлээд бол айллах өөрөө өөртөө чимээгүй. Дараа нь ингээд бүр яг гадагшлуулмаар байл ээжтэйгээ ч юм уу тийм байдаг гэсэн. Эсвэл заримдаа найз нөхдөйгөө суулзаад ч юм уу ярилцаад бас тийм найзтайгаа тийм юм ярина үстэй. Найзтай бол ерөөсө 24 долоо чатлаа шүү дээ. Намайг ч ингэж тэгээд тухайн үед нөгөө юмнуудаа гадагшлуулж байгаа болохоор ингээд бөөгнөрдөггөө. Тэгээ яг хүнд бүр нөгөө одоо хамаатан садны гэр бүлийн доторх харилцааны асуудал их ч юм уу тийм хүзүүл тохиолдол ээжтэйгээ ярьж байгаа болохоос найзтай бол яриад гадагшлуулцдаг. Тэгээ одоо манай охин ч 7 хүрж байгаа. Ер нь томрохын ирээр охинтойгоо л ярилцдаг болох юм шиг байлээ. Нээлттэй. Би штэ одоо гэхдээ ер нь одоо ч гэж ер нь бол ийм ярилцаж юмаа гадагшлуулж авахгүй бол хүмүүс чи ингэ дотроо хадгалчдээ штэ тий. Тэгэл улам ингээл нөгөөдгөө хөрөнгөлүүлэл тэгж байгаа л ингээл гівгийн одоо яадаг чи уцаарладаг, ууралдаг эсвэл өөр ямар нэг аюултай зүйлс тохиолддог тий. Тэгээ хүмүүс бол одоо ярилцчих хэрэгтэй л дээ. Одоо нөгөө нэг ялангуяа хүүхдүүд одоо дүүнер дээр авч үзэхэд яг өсвөр нас чи яг тийм аим хэцүү үед шүү дээ. Илүү ингээд гэр бүлтэйгээ ярилцдаггүй юм аа ингээд нуудаг. Тэгээ тийм үе дээр бас тухайн хүүхдүүд бол өөрсдөө ярина гэж бол жоохон хэцүү байдаг хгүй. Тэгэхээр аль болох яриулах хэрэгтэй. Эцэг гэх нь өөрсдөө ингээд одоо шахаж те. Одоо миний хүү миний охин яаж ингэж ингээд тийм юм дээр аль болох нээлттэй л байхгүй. Одоо ч гэдэгт бас цаг үе бас гайгүй болцсон л дээ. Одоо намайг бас жоохон багт бол бас тэгж амар ярилцаад байх нас
хэцүү байсан. Би бол эрэгтэй хүүхд ялангуяа тэгж нээлттэй ярилцах жоох юм хаалт байдаг гэж бодод иттээ. Тэгээд аль болох ярилцчихвэл бас цаашдаа хэрэгтэй байдаг. Тэгээд үргэлжлүүлээ тэр чинь одоо нөгөө хосын ярилцаан дээр хүртэл ингээл гарч ирнэ шүү дээ. Хоорондоо ингээ асуудлаа ярилцчих байхгүй бол тэр чинь ингээл улам ингээл юм ингээл дэврээл улам хэцүү болол. Тийм болохоор хамгийн чухал зүйл бол ярилцах гэдэг шүү. Окей. За тэгвэл одоо ингээд түрүүн яг ингээд яхаа ингээд түнэл танил төдий хүмүүстэйгээ ч юм уу ингээд нэг тийм харьцаад чам жоох ингээд эвгүй үт юм байна шүү дээ. Ингээд одоо яана юу ярина гэдэг тэгэл. Тэгвэл яг ингээд цаашдаа ингээд сайн танилцаал ирж байгаа шүү дээ. Улам нэг мэдээл. Яг тэгээд ирэх явцад одоо тэр хүмүүс одоо чиний талаар төдийлөн мэддэггүй одоо тийм сайн зан чанарууд бол чамд байгаа шүү дээ. Яг сайн танилцж ижлж одоо гаргадаг. Тэр зан чанаруудаас чидвэл ядаж нэгийг хуваалцвал сайн мэддэггүй юу? Би амар сайн нууц хадгалдаг. Тэг хүнтэй ярилцахаараа хүнээ амар сонсдог. Дундуур ингээд би тэгүүлдэг. Нэг тийм айгу тохгүй байдаг шүү дээ. Хоёр хүн харилцан яриад би ингээд нэг жоохон юугаа ярангууд. Би ч гэсэн тэгсэн шүү дээ. Маань найзлаа ч гэсэн тэгсэн шүү дээ. Манай ээж гэсэн шүү дээ. Маань охин ч гэсэн тийм шүү дээ гэж мийгээд шал хамаагүй юм оруулж ирээд нэг юм. Өөрийгөө бас нэг гол дүрд оруулах гэдэг тийм талтай найз нөхөд байдаг шүү дээ. Эсрэгээрээ би яг яриаг нь гүйцэд сонсчоод өөрийнхөө комментийг хэлээд буцаад нөгөө хүний миний комментэн дээр хэлсэн комментийг сонсоод гэж яг ингэж харилцан ярьдаг. Тэгэхээр ер нь аль би өөрийгөө ярилцахад айгу тухтай гэж боддог хүнтэй. Тэгээд одоо нэг ярьсан зүйлийг нь бол хэдэж задруулахгүй. Тийм ихтгэлтэй л хүн гэж боддог шүү дээ. Нууцсан хадгалдаг. Тийм. Даа ингээд тийш одоо тий чинь бас тийм ихтгэлцлийн юм чи амар хэцүүтэй яг ингээд за яг чамдлагээ хэлийгээл тэгэнгүүт. Тий хэцүү шүү дээ. Дараа нь ингээ өөрөндөө сонсгор тэгэл. Нөхөд цаачаас тэгсэн мэл шүү дээ. Би өөрөө амар нууц хадгалдаг болохоор амар гинэ хүмүүсийг бас яг тийм гээд дандаа бодчихдог. Одоо ингээл чамайг би амар үнэн чи ингээд нууцын хадгалдаг шүү гээл чи надад тэгэл хэлчих юм бол за чинь за хадгалт юм байна гээл би чамд гэл хамаг юм гээл ярьчих чадхаар байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бас их буруу зам юм шиг байгаа. Гэхдээ буруу цааш юм би. Одоо хүнд итгэж байгаа даа буруудна гэж одоо байд юм болоо. Тэгээ буруу хүнд хамаг юм ярьчихж байгаа байхгүй юу. Тэгж болохгүй л байгаа байхгүй юу. Тэгж алдчихсан зүйл байгаа. Зөндөл байгаа хэ тийм кейсүүд бол. Ер нь ганц нэг байгаа. Их л дотн найзууд маань ингээл нөгөөдүүлийн давслаал ингээл хутгалаал явдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол тохиолдож байсан. Тэг чи тийм явдлыг хуучлах уу? Одод ямар очиж зодтолтой шүү дээ. Тэгэл үгүй зодох бишээ. Харилцаагаа дасгалж асууж болно шүү дээ. Ямар хүн төвшөндөө харилцаа тасч болно шүү дээ. Харилцаа хоёр нь бол таслана шүү дээ. Тэгэл гэл бод шүү. Зээд окей тэгвэл бас чиний яг тийм нууцсан хадгалтыг чинь бол сайн найз чинь бол ер нь бүгд мэдх юм шүү дээ. Үү тэг хэцүү юм тохиолдол за заяат очиж ярилцъя гэл. Тэгээс гой зөвлөгөн өгөх үү? Тий ер нь бол хэрэндээ. Гэтэ манай найзууд чинь дандаа л надаас нэг 7 8 10 марв ихч. Хүмүүс эдэг аахгүй ихэвчлэн. Тэгэнгүүт яг тэдний насны зөвлөгөө үе гэхээр бас үзээгүй. Гэтэ бас яг уу чадхаараа л. Тий. Яг би яг өөрийнхөө насны хүнтэй ярилцах юм бол би хамаагүй дээд түвшинд ярилцаж чадна. Арай илүү амьдрал үзсэн тий. Тэгж ярилцаж чадна. Ерөнхийдөө л яг тухайн төвшөнд нь л байх гэж хичээдэг. Гэтэ тэрнээс амар тийм про зөвлөгч бод биш хаа. Айлын баг гэсэн шүү дээ тий. Тэг багаас бол эрхэлж өссөн. Тийм багасаа ямар сайндаа нөгөө нэг манай хоёр ихчийн үед ийм нөгөө йогурт байгаагүй нэг юм ингээд салгацдаг юм 4 6 гараад йогурт байдаг шүү дээ. Тийм цэнхэр. Тийм үед нөгөө йогурт байгаагүй тий намайг төрсний дараа йогурт гараад тэнгууд надаа ээж ингээд 4 6 гарна аваад тавьчихдаг. Тэг хоёр ихч нөгөө дээдлийнхэн тагийн дотоод байсан гэдэг шиг. Тэгж л эрхэлж өссөн юм шиг. Тэгээ одоо ч гэсэн ер нь бол найзуудаач амар их ээждээч найз залуутай болвол ч гэсэн амар их. Амар юу хүн байна. Би одоо ингээ хэдэн минут ярилцаад үзэхэд бол заримдаа ингээд бол амар бие даасан юм шиг те. Эсвэл заримдаа яг ингээд нэлцаасан гуйлгсан. Гуйлгсан бол жаашин зөөр нэг тийм яг тийм игдүүтэй гэдэг ч юм уу эсвэл яг юм эрхэлдэг ч гэдэг юм уу. Тэр талаараа бол бас байд юм байна. Олон нийтэд ингээд ил амьдарч байгаа. Тэгэхээр ч бас ингээд мэдээж нэг өөрөө өөртөө итгэх итгэл гэдэг ч юм уу. Одоо тийм зүйл ч амар чухал шүү дээ. Чи тэгвэл яг ингээд өөртөө яг юм итгэлгүй болж исэн одоо ингээд жоохон сэтгэлээр унж исэн ч юм уу. Тиймэрхүү үе байсан уу? Итгэлгүй болж исэн гэж ер нь бол
сасныхаа дараа жоох өөртөө итгэлгүй байсан. Яа тэгэхээр би чинь нөгөө жоохон доо жирэмслээ төрөө тэгээ айгүй хурд нөгөө аваа төрхөндөө орж исэн юм билээ л дээ. Дараа нь тэр зураг харахад 85 кг хүрч исэн. Тэгэл ер нь ингээд хүн таргалчгаар байна шүү дээ. Хамар томрол, хацар, хүл гар томрол, хүлийн гутлын ярьзмаар хүртэл томрол тий ингээд нүд бүлцийгээд ингээд давхраа мохроо байхгүй бол яг нэг тэр хэсэгт бол би тойлондоо хараад ингээ юу вэ л гэж бодсон. Хинбэ гэдэг шиг л. Тийм. Тэгэл салтын дараа бол угаасаа бүр ингээ шугтаад ирсэн гэдэг шиг тийм болж исэн. Бусдаар бол яг тийм өөртөө итгэлгүй үе бол надад нэг байдаггүй. Тэг ер нь бол яг тэр төрөлтийн үйл явцтай яг тэр төрсний дараах тэр үед л юм биш үү? Тийм ер нь эмэгтэй хүн болгонд л тохиолддог байх. Яана би ямар их төрчөө ч юм уу тий. Ер нь бол нэг юм муухагаар эхлэхэд хүүхдтэй буруу өгдөг үе ч гэсэн ээжүүдэд аяг их байдаг. Одоо ингээл би яг ингээд гарч ордог найзуудтайгаа ингээд суралцдаг цаг дээр хүүхдтэй болчлоо. Гэл энэ хүүхдээс л боллоо гэд яг тэр нөгөө дааврын өөрчлөлтөөсөө болдог ч юм уу тий. Аягүй олон ээжээс би тийм сонсч байсан. Эсвэл хүүхд мөн бас нөхрөө найзлуугаа ч юм уу тий. Ингээд чамаас болоод гэдэг ч юм уу тэгж одоо хилдэг болоо гэдэг юм бол. Би одоо мэдгүй одоо чамаас болоо би гिचлээ. Гайгүй хаа. Тэгвэл чи тэгвэл яг тийм салсныхаа дараа яг тэгж турж мураад буцаж тэр итгэлээ олж авсан гэсэн үг. Тийм ер нь бол шууд нилийн турсан. Тэгээ яг нөгөө буцаад ингэнгүүт нэг юм жоохон мөрчээсэн, жоохон юм гандуу. Тийм арсны юмнаас болно шүү дээ. Тийм. Тэгээ дасгал хөдөлгөөн хийгээл. Дасгал хөдөлгөөн хийгээгүй. Би сүүлийн 1-2 сар л дасгалд 1 сард нь ч юм уу. Үгүй гоо 1 сараагаад орсон юм уу юу гэсэн. Мэдгүй тэр одоо нэг юм сэтгэл санаатай холбоотой юм болов. Тэгээ би болон гониглахаар амар иддэг аахгүй юу. Тэр үед тэгвэл нилийн хүнд гонглжтэй дээ. Юм мэдгээ болсон л юм байна л да. Тийм гониглах гэдэг нь одоо би ганц бий болчлоо, салчлаа, хаягчлаа гэдэгтэй биш зүгээр нөө хүүхдээр их акцент өгд юм билээ. Аав өсөх гэнтэй гэдэг. Тэрэн дээр л ер нь бол их гониглсан. Тэрнээс биш буруу үнтэйгээ амьдралаа холбоод насаараа жаагалгүй байснаас. Тийм шүү дээ. Тэгжил боддог л та. Гэтэ яг хүмүүсийг бол тийм дуурайлаагүй. Аль болох ер нь амьдралаа бүтэн авч үлдээрэй гэж яг энэ муудалцсан салхаж байгаа маргаантай байгаа найзуудтай бас хэлдэг л те. Зүг наач бас зүг асуудал. Одоо ч бас ингээд нөө салт гэр бүл салт гэдэг зүйл чинь ингээд хэвийн байдаг зүйл шиг л болчиход байна л да. Тэгээд 68%-аар нэмэгдсэн байна гэж төрүүлжлээс. Тийм үү. Сүүлийн жилийн хугацаанд үү. Тэгээ дандаа нөгөө юм сэтгэл хөдлөлөөрөө суусан. Тэгээ дээрэс нь яг энэ ковидын үед амар их хүмүүс салах шиг болсон. Анх удаа ингээд өдөр болгон ингээд баг жилийн турш ингээд хамтдаа байгаад те хэрэлдээд муудалцаад гарахгүй орохгүй гэл. Тэр үед ч одоо стресстэй одоо бүх гэр бүлтэл гарсан л баг л та ямар нэгэн байдлаар. Тийм шүү дээ. Одоо хүмүүс чинь би бол ингэж бодод байхгүй юу. Ингээд ажилд явж байгаа шүү дээ. Ажилд явж байгаа чинь бас ингээд тодорхой хугацаанд тэр нэг гэр бүлийн юмнаас ингээд хол хөндөрөөд те ажлынхантайгаа хамт байнд чинь ингээд нэг тусдаа нэг хувийн цаг гэж байгаа шүү дээ. Тийм юмгүй яг ингээд нэг жил хамт ингээд карантинлэгч чаар чаа стресстэй л ах л та. Ялч нөгөө хүний харахаар дургуурэ те. Тийм шүү дээ. Тэгэл одоо яа гэв те чи өмсөн амьсаас сакс руу ичж болдгоо мó гэдгээс ахварлаад нэг болж байгаа байхгүй. Чи шүдээ явахдаа тал руу цацсан байна гээл. Им жижиг юмнаас ингээл хэрүүл үсэл өдөрчөнгөө гэртээ яаж иж гэрээ зэвэрсэнгүү ч юм уу хүүхдээ харсангөө гэл. Ер нь гэр бүлийн хэрүүл мундахгүй штэ. Тэгвэл салтан дээр бол тийм ялч өдөө сэтгэл хөөрлөөр одоо гэр тохиосон тийм их зүйлсүүд байна. Одоо тий цаашдаа энэ тоог бас буурасаа тэгээд гэрлэлт гэдэг зүйл улам ингээд чанарчаад нандин бодлоосоо л гэж бол. Тийм сайн төлөвлөж тээ. За окей. Манай эхний хэсэг буюу ерөнхий танилцуулга гэсэн маань ер нь бол ингээд дуусч байна. Одоо нэвтрүүлгийн хамгийн онцлог хэсэг буюу халуухан хэсэг рүү орох гэж байна. Тэгэхээр за халуухан хэсэг гэдэг ерөнхий бол томьёотой. Гэтэ би бол бас нэг тийм амар одоо хүнд юм бол асууж зогшноо бол нэг тийм тухгүй бол байхгүй. Эхлэх үү? За. Гайгүй зээ. За. Яа ямар сандаад усмас уулаа штэ. Ааха. За эхний асуулт. Монгол эр хүн гэж байна шүү дээ одоо. Монголчууд те. Монгол эр хүний одоо монгол залуучуудын
Хамгийн авууштай нэг зан чанарын хэлвэл ямар сонио аруулсан. Орч ирдэг вэ? Юу гэж юм бэ? Авууштай зан чанараа. Оо. Халамжтай юм болов? Ер нь нийтээрээ халамжтай. Гэхдээ ер нь бол мэдгүй штэ. Бусад эмэгтэйчүүд яаж ханддгийг мэдгүй штэ. Ер нь за яг жоохон ахмад одоо аав нарын үеийг харах юм бол юм гүндүүгүү байдаг нэг гоё байдаг. Намптай тийм намптай. Ерөөсөө тийм олон юм ярьж шалчхандаггүй. Ингээл хэдөө үг хэлээл юм амар ойлгогдохоор хэдөө үг хэлээл. Тодорхой. Тийм ингээл сууж идэх нь амар гоё санагддаг. Тийм ялчгүй. Үер нь харал тийм шүү те. Яг юм аав нарын үеийн хүмүүс л яг ингээл ингээл болно. Ингээл яг хилчдэг ч юм уу. Тэгэл тэрүүгээр яг болгоол явцдаг те. Тэгэхгүй тэгэл ингээл ийм ингэчүүл хэцүү тэгчүүл хэцүү гэдэг ч юм уу. Тийм. Одооны залуучууд гэхдээ яг тийм байгаа юу гэдэг бас сонь те. Тийм. Би нэг сайн юм асуусан ч юм уу. За халамжтай гээ те. Ер нь мастер халамжтай. Би бол тэгж боддог хгүй юу нөгөө нэг одоо бус дуус орны одоо залуучуудтай харьцуулбал монголчууд ч ингээд айгүй нэг илгэмсэг байдэн шүү дээ. Гэр бүлтэй амар хайртай, эцэгхээ хүндэлдэг гэдэг ч юм уу. Ихийгээ хүндэлдэг те. Тэгээд аль болох ихийгээ хүндэлдэг ч удаа эмэгтэй хүнийг ингээд харилж хүндэлж ийн гэсэн үг. Тэрнтэйгээ адилхан бас одоо бүгд бол байж чаддгүй л. Гэтэ ер нь ингээд масаараа ерөнхийдөө бол ингээд эмэгтэй хүнийг бас хайрладаг л гэж боддоо шүү дээ бас тэгээд. Тийм ер нь одоо ингээл янз бүрийн фэйсбүүкээр явж байгаа бичлэг харахаар те гэт хөлөө ингэж гаргах төгсөө. Оо миний яриг хөлөнд арлаа марлаа гэд тэр бас уул нь хайрын айгуу гоё л хэлбэр байхгүй те. За окей. Тэгвэл халамжтай хайрладаг гэх юм уу? За тэгвэл эрэгтэй хүний за заяагийн хувьд яг эрэгтэй хүний хамгийн attractive яг юм сэтгэл татдаг одоо тийм биеийн хэсэг те. Тийм зүйл. Заавал биеийн хэсэг юм уу те. Ер нь яриа штэ. Яриагаараа их татдаг штэ. Нэг хөрхэн залуус нэг тэнийг юм яриад л тийм хүмүүс байдаг штэ. Гэснээр ингээд харахад нэг юм хизээч одоо бит хоёр дээтэнд явахгүй дээ гэж бодсон хүн айгуугаа яриатай ч юм уу те хүндэлдэг. Ярианд бодлоо гэсэн үг үү те. Тийм яриа нь хамгийн гоё. Тэгвэл ямар ч гай байсан ингээд гоё ярьдаг байвал ер нь бол тэр нь ч хамаагүй л те. Ер нь яриа л яг чамаа татдаг гэсэн үг шүү дээ. Яриагаараа хүндэлдэг. Эрэгтэйний хувьд яриа юм байна. За тэгвэл заяагийн яг юу байгаа асуулт байгаа. асуулт. Би шиг хараал ингээл амар зөв юм бодоод ингээл. Гүй би ч бас ингээд хэцүү юм асуучвал бас хариулж чадахгүй болоо гэж. Тэгээ асуух хэрэгтэй. Тэгээд асууж л. За тэгвэл эсрэгээрээ яг заяагийн өөрийнх нь яг нэг тийм attractive зүйл юу вэ? Яг биеийн хэсгээс гэх юм бол би нүд гэж боддог. Тийм. Манай эмэгтэй найзууд их хэлжсэн чи нүд чинь нэг юм согтуу юм шиг. Тийм юм. Тийм юм. Зураг мөрөг ахуулахаар ер нь ингээд дандаа нэг иймэрхүү тэгээд чи ирүүл ам уу согтуу ам уу нүдээ нэмээ гэд амар их тэгдэг. Тэг би ингээ харангуут нэг юм энгийн юм бүлтгэр нүдтэй биш нэг юм жоохон ийм сүүми. тий сүүмгэр тэгэл чи Самуу. амар ховсдог нүдтэй мүттэй гэж их сонсч байсан. Тэгээс ч одоо бусад хэсгэж юу гүнцнийх гоё гэж бодох тий байдаг л би яг хөөхөд төрүүлсэн гэхэд бол арчаатай л явдаг гэж боддог. Дэжгүй гэдэг шиг. Тий. Нүд төрүүлсэн хэд нэг иймэрхүү гэл. Окей, нүд тий нүд уусаас чухал хэсэг л тий. Асуудын хувьд бол уучлал гэж юм ч бас амар чухал байр суурь эзэлдэг шүү дээ. Хүнийг уучлана гэдэг тий. Тэгвэл чиний одоо яг юм уучлалтын одоо тэр нөгөө нэг яг хэмжээ гэж байгаа шүү дээ. За яг энэ хүртэл бол би уучлах чаднаа. Эндээс цааш зүйл дээр би ингэж юм чадахгүй ингэж болвол өлийн ойлаа гэдэг ч юм уу. Яг тэр зүйл дээр чи яг уучлалт дээр ер нь яг хэр их цензур тавьдаг вэ? Хосууд гэж ер нь бол нэг юм миний зүгээс асуултууд ч бас арай л өөр байгаа юм л та. Яагаад гэхээр миний хувьд бол миний хамгийн том чухалчлаг зүйл бол манай хүүхэд шүү дээ. Тэгэхээр миний хүүхэдтэй хэр харьцаж чинь тэндээс л бүх юм эхэлнэ. Одоо ер нь бол миний талаар ингээл хүмүүс амар ингэдэг байхгүй охин хүүхэдтэй ээж ингээл залуучуудтай уулзаал
Охинтойгоо уулзуулаад өстэй нэрээ ийм банзал баа гэл ингэдэг. Тэнгүүт эсрэгээрээ тэр чинь би өөрөө амьдрал дээр нэг алдаад үтцсэн. Миний хүүхэд охин хүүхэд учраас би тэр хүнийг маш сайн таньжиж суух хэсгээ шийднэ. Бид хоёр зөвхөн хоорондоо хайрлалцаа яваад байдаг. Манай хүүхдтэнд байгаад байдаг. Бид хоёр ингээд за хоёлаа тохирох юм байна гэл 3 4 жил үргэлжлээ. За би хүүхдтэйгээ уулзлууллаа гэл тэнгүүд хүүхдэд сайн биш ч юм уу те ямар ядаргаатай гэл нэг жоохон төвшөөсөн байртай байх юм бол тэр бүр ингээд хизээч надад хайм болохгүй хүн л гэж үзнэ. Тэгэхээр миний уучлалын цэг зөвхөн яг тэр хүүхдээр л яваа. Хүүхдтэй холбоотой л. Тэрнээс яг би ганц бие эмэгтэй байсан бол одоо намайг гомдоох юм бол намайг тэтгэе гомдоовол намайг хуурал ингэн тийг нь уучлахгүй гэдэг зүйл ярих бол арай өөр байх. Ер нь л миний яг хамгийн том зүйл тэр хүүхдээр л төвлөрнө. Хүүхдэд хэр хайртай байна, хэр цаг зарцуулж юм те одоо хамтдаа байхад хүүхэд байгаа юм чинь гурлаа гэдэг юм төлөвлөгөө гаргадаг хүн байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс одоо би өглөө хүүхдээ өгнө, өдөр аавна тэр цагийг ерөөсө бодохгүй те хоёлаа маргааш ингэ салхинд гарч хооно гэдэг бол ерөөсө миний хүүхдийг бодог байгаа үйлдэл байхгүй. Тийм шүү дээ. Одоо үжи өөрийнхөө хүүхд чиг бас тодорхой хэмжээнд хайрладаг байх хэрэгтэй л доо. Тийм. Яг өөрийнхөө хүүхд чиг биш юмаа гэхэд бас наад захын хүүхдэд хайртай хэмжүүр байх хэрэгтэй л доо тийм. Тийм шүү дээ. Тэгээд мэдээж яг үнэхээр яг хайрлаад ингээд болгоё бүтээ гэж байгаа бол зөвхөн чамайг бас ингээд хайрладаг бол бас хэцүү л дээ. Тэгэхээр ч одоо яаж тэр харилцаа цаашдаа өргөжлөх юм мэдээж та хоёр хоёулахнаа амьдраад явах зүйл биш байгаа юм чи те. За окей. Би яг нь хэлэх гээд байгаа зүйл нь уучлал гэдэг зүйл чинь одоо жишээ зүгээр харилцаан дээр одоо ингээд мэдээж ингээд хэрэлдэж маргалдах үе нэг нь бас ингээд алдаа дутагдал гаргана шүү дээ. Тодорхой хэмжээнд. Миний хувьдаа баримтлагдаг зүйл нь болохоор хүн одоо эрэгтэй хүн бол ингээд байнга юм уучлалт гуйх тэр зүйлээ өөр анханасаа бити олон дахинд гэж хийгээсэй л гэж үстэй. Ингээ уучлалт гуйгаал наауучлаарай би ингэнэ гэж. Ер нь олон уучлалт гуйх юм байсан үнэнд болчдөг шүү дээ. Тэгэл хүмүүс ингээл хэлдэг шүү дээ. Уучлаарай гэд ингээд нэгэндээ хэлээ суурмаар гээл. Тэгэхээр тэр чинь ингээд давтагдаад уучлалт гуйх чи ингээ ихсэл ах юм бол тэр үгчин үн цэнгүүтэндээ тэг цаашдаа харилцаач гэсэн ингээ хэцүү болчих нэг юм ийм. Астаагаал тавтахгүй байхад тийм. Нэг юм игээл уучлаарай. Тэгэл уучлаарай. Одоо ийм хууралт их байдаг шүү дээ. Эхнэрүүдээ их хуурдаг, нөхрүүдээ их хуурдаг. Тэрэн дээр ер нь бол байх эсгүй зүйлч гэсэн эмэгтэй хүн тэрэнд бас бэлэн л амьдрах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тийм ямар амар юм бэ? Айгуу муухай бодлоо л тийм харин яагаад гэж бодож байгаа. Айгуу олон ихч хүмүүстэй хүртэл ярилцахад усаал хуурна. Гэтэ яг хуурдаг хүмүүс байгаа л та. Гэтэ нэг л өдөр чи хуурдагтэн шүү гэсэн сэтгэл санаатай байхгүй бол амар олон хүүхдийн төрөлцөн те 3 4 хүүхдийн төрөлцөн гэсэн чинь гинт чамайг ингээд хуурсан мэн гэхээр чи ингээд хүүхдүүдээ яах вэ ийх үү гэл ингээд өөрөө зовоол амиа орлох уу гэл эмэгтэй хүмүүс чинь гинт ингээд ухаарсан чи за би тэгвэл турыг би ингээд гоё яа гэл нөхрөө ингээд гуугаал те тихгүйгээр анханасаа өөрийгөө хаяхгүй гоё эмэгтэй байгаал гоё ихнэр эзэгтэй байгаад те тэр зүйлд бэлэн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ ер нь харахаар ямар ч эмэгтэйг хураад байгаа байхгүй юу? Бейонсе, Риана байна уу те? Ямар ч гоё эмэгтэй юм байна уу? Бүгд л адилхан. Хурдан шүү дээ та нар гэдэг шиг. Би их нэрээсээ салцсан. Тэгээ ингээд бид хоёр тустай байдаг, салаад амар удаж байгаа. Ерөөсөө л хүүхдүүдээ л аав ээж нь байгаа л ингээд хоёр талд байдаг гэж худлаа хэлдэг. Эсрэгээр эмэгтэй ч гэсэн те маа нөхөр байдаггүй, гадаад байдаг ч юм уу бид хоёр нэг харьцдаггүй. Ер нь бас талж байгаа гэж ингэж хүнтэй явдаг. Гэтэ харилцаа нь бол ингээд хими явдгаар явж байгаа. Тийм амар их байд юм бэлээ. Тэрийгээ тэгэнгүүтлээ дараа нь хаацаалахтаа энэ чинь хууралт биш бид хоёр угаасаа ингээд муудалцсан байсан. Гээл хаацаалчих юм биш те. Ваа. Анаачаас тий зөндөө сонсч ирсэн кейс байна. Тийм биш. Ингээл нэг хүнтэй танилцаал одоо тэр залуу нь бол тэр эмэгтэй ч юм уу юу ч мэдэхгүй одоо хийсэн үнд нь итгэн штэ. За нэрэл ингээд салцсан байгаа юм байна. Ингээд асуудалтай байгаа юм байна. Гээд явж ирсэн чи тэр нь ингээд гэр бүлийн хууралт болоо хохирчоор бас. Айл гэр хүмүүс юм болчих жоох байхгүй. Тэгээ бас эсрэгээрээ хууралт үүсэж байгаа шалтгаан чинь одоо нөхөр нь халамжгүй ч юм уу те. Хайрлахаа болцсон, ойртохоо болцсон, үнсхээ байцсан. Тийм үед нөгөө хүн чинь гэртээ байхгүй зүйлийг гаднаас гарч хайдаг гинэ. Гэт хин нэг нь намайг ингээ халамжилчих юм бол хөөх энийг мэдрээгүй ямар утсан юм бэ гэд
өөрөө ингээд хуурахыг хүсээгүй ч гэсэн тэрэндээ татагдаад багаар бодогдоод тий. Тэгэхээр ер нь л яг энэ гэр бүлийг авч явна гэдэг аль альнийх нь л ноён ухаан, хатан ухаан л байх гэдэг байгаа байхгүй юу? Яг тийм мэдрэмж төрөөд эхлүүл баг тэр харилцааг дуусгах нь шашин. Одоо тэр нөхөр их нэртэйгээ шууд ярилцах хэрэгтэй байна л да тий. Яг гадны дээр яг тийм болох уу ер нь? Болохгүй л ах л та. Ер нь бол тий хайр чи намайг хайраж дуудахаа болцсон байна. Чи намайг үсгээ болцсон байна гэж мэгэл. Дүүлтэр чи амар хэрүүл болоо. Гэтэ шууд тэгж бас ярихгүй л та. Одоо жишээ нь юу гэдэг чинь за ингээд сүүлийн үед чивтээр ингээд жоохон өндөөрөө та хоёлаа ингээд мэдэж байна. Тэгээд энэ дээр ер нь чи яг юу гэж бодож чинь? Чи ер нь яг юу игээ яваад байна? Чи ингээд халамж тавихгүй байгаад байна. Тэ? Чи цаашдаа ингээд ер нь яг яа гэж бодоод юу хийж удаа яваад байгаа юм бэ? Би чамаас өөрөө хараад шүү. Өөрөө шууд тэрийг бол хэлэхгүй л ахaltaа. Тэгэхгүй ямар хэцүү зүйл вэ? Наач нь бол аюу асуудалтай байна. Энэ яг туулж очиж ээж л мэдрэх зүйл аха. Хоёлаа сайн мэдэхгүй л аха. Ярилцгийг гэхээр арай багтаад байна л та тий. Ялч нэг тийм мэдэхгүй зүйл байгаад болохоор сайн хэлж мэдэхгүй юм байна. Тэгээ нөгөө хүн ямар хэцүү юм бэ? Гол нь тэр нөгөө 3 дахь хүн болохоор нөгөө хүнийхээ хийсэн одоо үнд нийтгээ яваад идэх те. Тэгсэн чинь яг үндэ ингээд гэр бүл өмс юм болоод дуусаад байгаа байхгүй. За бас нэг юм хэцүү зүйл байна. За. Одоо надад бас тулгамж байгаа асуудал байхгүй. За. Шинээр хүнтэй танилцсан гэж юм байна шүү дээ. Тэгээ шинээр хүнтэй танилцахад одоо тулгамдж байгаа одоо тийм асуудлууд ч юм уу тийм хэцүү зүйлсүүд байна уу? Наа чинь баг адилхан болоо ч юм уу түүний асуудал. Тэгээ миний хариулах юм аа. Адилхан ш. Би хүүхдтэй юм чинь тэгэл. Тэр тэгэл хэцүүгээл. Баа хүүхдтэй гэдэг амар зодонтой юм шүү. Гайгүй шүү дээ. Одоо тэр чинь ойлгох хүмүүс ч байна, ойлгохгүй хүмүүс ч байна. Өргөдүүлээд байгаа юм шиг. Дурандаас алчаад гээд би хүмүүсийн комментиг мэдээд байна. Одоо жишээ нь юу шүү дээ. Нүүний залуучин бол одоо чамдаа танилцсан залуучин мэдээж ингээд чамаа хүүхдтэй гэдэг чинь мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг мэдж байгаа болохоор ингээд окей надад ямар нэгэн байдлаар асуудалгүй гэж чамтай одоо харьцаж байгаа. Одоо миний кейс дээр бол тийм байхгүй. Би одоо ингээд хүнтэй яг юу ярьж хэлэх мэдгүй байгаа байхгүй. За ингээд одоо сайн уу гэж хайшээ. Одоо ялангуяа ингээд хүнтэй ингээд бичиж танилцах ч юм уу те. Тим юм дээр бол амар хэцүү болцсон юм. Би бол одоо ингээд 10 жилийн өмнөөс бол надад бүр ингээд хамаа алгацсан. Ичүү сонжуугүй ингээд юм ярьдаг ч юм уу. Одоо болохоор ингээд нөгөө нэг бие бариад бие цэгнээд байдаг болчтой юм бэ л. Ялангуяа эрэгтэй хүн бол. Тэгээ чамтай одоо ингээд яг танилцгаад нэг гай ингээд уулзч байгаа зэ. Тэгэхээр чи юу н аль болох ингээд харилцан яриаг ингээд үргэлжлүүлж ярих гэж үзэх үү эсвэл тэгээл яг сонсоол ажиглаа за ийм хүн байна да гэх тэхүү. Ер нь бол нөгөө харилцаан дээрээ надад таалагдах болов гэж боддог болохоос би таалагдах болов гэж бодохоо болцсон байлээ. Тэр одоо нэг ёсны өөртөө итгэл юм болов сайн мэдгүй байна. Ямар ч тач би таалагдах болов би амар санагчхоод ийм хувц өмсч хөвхөө гарахгүй те нүр амар гоё доор будуулах уу тийм байхгүй ингээл байгаараа уулзаад надад таалагдах болов таалагдахгүй бол гэж шалт юм болох нь те хайрын цаг хугацаа гэдэг ч юм уу тийм болцоо. Яг начир дээрээ за болцлоо бит хоёр анхны яриагаа өрнүүллээ гэхэд тэр хүн жоохон ингэх юм бол би харилцаагаа ингээд би тэр харилцан яриаг альфа нь болоод аваад явна. Жоохон инээдтэй хөвчлөлтөө юм ярьдаг ч юм уу те өөрийгөө нээтлэн тиймэрхүү юм ярьж байгаад ингээд ер нь бол яриаг аваа явчихд юм дөө. Амархан. Би ер нь дэ таалагдвал аваа явчихна дөө гэдэг. Яг хоёр хүн туссан үед эргэтэй ч эмэгтэй ч нөө ингээд ярилцахад амар байдаг. Одоо чамтай яг анхны болцоон дээр одоо шууд хүүхдийн чинь талаар ярьдаг л чад юм санагдав. Зүгээр шүү. Тэрийг бас жоохон бодгоор л юм байна. Би бол шууд ахлаад шууд ярилцдаггүй хаа зүгээр ингээд явандаа ингээд би бас ингээд кэрлүүл шүү гэдэг ингээд мэдрүүлэл явах байх. Одоо тэр яаж юм. Ер нь бол тийм амьдралтай яриа зүгээр шүү дээ. Одоо хүүхднийдээ лээ яадаг лээ. Шууд уу? Тийш дээ. Шууд ихнийх дээр юу? Би тийм үү юм болоо надаа ингээл тойруулаад ингээл тэнийг чи юуны орд илээ хоёлынх нь ордтой тохирох юм юм. Тийм тэнийг юм ярил надаас тийм ч юм уу ярихгүй л тий. Шууд ингээл амьдралтай одоо ийм ажил хийдэг үү те ийм тийм. Цаашдаа яа гэж бодож гин. Хоёлаа энэ дээр ингээд бас хамтраа тусалж болох юм байна гэдэг ч юм уу те. Би ч юм тусалжлах юм байна. Чи надад ингэж болох юм байна гэдэг. Тийм байвал ам. Пүү нэгнээсээ шууд баг бизнесийн түншүүд л одоо юм шүү. Манайх ийм бараа бүтээгдэхүүн нийлүүлж, дараах зөрүүлээд ингээ бартераар ийм юм байна гэдэг шиг. Би рекламадад үгүй.
Би бас ингээд инфлюенсер хийдээ бидээд ингээд маркетинг чиглэлээр бас ингээд Instagram дээр таны юмнуудыг ингээд туслаад арайч шууд хийхгүй. Тэгвэл бас тэр залуу жоох үлэм санагдаж штэ. Би ингэдэг чи надаа стори гэдэг өгч гэдэг л. What? Ер нь тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг амар танилцаж найз болоог гэж найзаа ингэж өгөөч тэгээд өгөөч гэдэг нэг юм жоохон зарын самбарт руу чат бичиж байгаа ихтэй. Бүр над руу ингэж амар сонь зөө. Би ингэж хідэн ширхэг бэйли оруулж ирсэн юм а. Чи надад зараад өгөөч гэж юм гээд. Тэг чам тодорхой хувь өгч ёо гэдэг ч юм уу. Үгүй яа. Бараг тийхгүй зүү зараад өгч гэдэг. Тийм ганц стори гэдэг өгч минь найзаа гээл амар найзрахаж байгаа. Тэг үнэхээр найз уу яг. Үгүй шүү дээ ямар хацаараа найз. Тийм асууж гуйлганы юм юм шүү дээ тэр чинь. Тийм гуйлганы юм шүү дээ. За окей. За тэгвэл за яг альч хүсэн дээр ер нь яг хүний яг чиний хамгийн дургуслыг чи яг төрүүлдэг тийм зан чанар юу вэ? Дургуй. Миний хийсэн зүйлийг хийгээгүй гэж надад одоо тулгах. Тайлбарлал. Одоо за хосын харилцаан дээр те би ингээл нэг хүнтэй уулзлаа, амьдралаа, тэгэнгүүт би ингээл өглөө болгон хоол иж өгөөл те хувцас нугаагаал ингээл байдгаараа ингээл эрхлүүлээл халамжлаалахад чи эзэн нэг халамжилдаг байсан гэдэг ч юм уу. Чи ганц удаа надад хоол иж өгч үзсэн юм уу гэдэг ч юм уу те. Өөс миний ойлгомжтой хийдэг байсан зүйлийг чи эзэд тэгдэг байсан юм. Гэх муухай. Найзуудын юм дээр ч гэсэн те. Тимэт наач одоо тийм юмд аяа дургу. Гэхдээ ажил уул нь ингээд мэдээж мэдж байгаа шүү дээ. Хамт ингээд байхдаа ажиллаж байгаа зүйлсүүдээ ингээд хүн ингээд яг хэлдэг шүү дээ. Бас яг сайн маш ингээд. Чи тэгдүү шүү дээ. Чи наа ингэж байгаагүй шүү дээ гэл. Тэрнтэй л адилхан юм байна л да. Тэгээ шууд ингээд харцгаа болчихж байгаа юм чинь. За угсаа энтэй ойлгохгүй мэлээ гэл. Ер нь тиймнээс болж амар том хэрүүл үүсдэг. Би хийж тэгж байгаагүй ч үү. За тэгвэл чамд тийм сүртэй санагдааг байсан байна. Би ингээд цаашдаа тэхээ болчих гэдэг юм. Эсвэл бас яг ингээд нэг хийгээгүй юм хийсэн болгож ирээддэг те. Чи хийгдэг үстэй гэд. Чи ингээд жоохон ингээд уурлаад иддэг үстэй гэдэг ч юм уу. Чи түргэн ууртай үстэй. Намаа бол тэгээд чи ингээд уурлаад чи түргэн ууртай үстэй. Би бол өөрийгөө хийзэн ш тэгж боддгоо. Тэгээд юм ингээд тулгаад тахаар стресс нь л те. Одоо яг нөгөө нэг бид хэдий үеийнхэн дээр чи Instagram хэрэглэх гарт юм билээ шүү дээ. Чи тэр охиныг дагцсан мэс чи уулзсан юм байна те. Таалагдсан юм байна те. Нэг юм ийм хэрүүл авирах гарт юм байлээ. Чи дагцсан байна. Чи лайклцсан байна гэдэг ч юм уу. Чи бол тэрийг яг юу гэж боддог вэ? Одоо ингээл янз янзын хүн амтандаал янз янзын зурган дээр ингээл лайк дараал. Миний дургу нэгдэх юм бол миний дургуцл хүрнэ. Болцгоо начнаг тохгүй байлгаад байна гэв. Үнэхээр гоё юм байвал хамтдаа ярилцсан. Одоо ер нь би тийм ингээл явцал тест ямар гоё бүхс тохин би тийм ээ гэл ингээл хамт харж мараал уцаараа ингээл ойртуулж өгдөг. Ер нь яг тийм хайр дурлалын тал дээр амар нээлттэй. Тэгвэл намайг дургуг мэдсээр ээжиж нэг охинтой очиад ингээд ардганаадах юм бол их дургу өрнө. Тэрнээс зүгээр одоо байдаг л нэг охин дагцсан тий бага охин дагцсан ч юм уу. Монголд одоо тийм юм дээрээс болж чиний хэлдэг яг үнэн баггүй. Тийм дэс ч болж амар хэрүүл болд ч тий. Гэтэ ингээд бас хэрүүлийн шин чанартай ярихаас илүү нөгөө нэг аль болох болчоосоо энийг ингээ болчоосоо гэдэг зүгээс л тайтгаруулаад ч юм уу эсвэл ингээ харагдаад тайлбарлаад ч юм уу хэлж байгаа зүйл нэг арга барил нь л тийм баг. Тэг яг лайклаад бүр ингээд мэдрэл муутай юм шиг бүх постыг лайклаад байл бас жоохон бүтэхгүй л дээ. Тэр бол арай өөр шин чанартай болол явчих واخ. Бүгдийн лайклал бас сонь тий. Ганц нэг гой зургийн дээр үнэхээр вау гэд лайк тарсан байж бас болно шүү дээ. Тэгж бас эсвэл хараад хамтдаа ярьсдаг ч юм уу энэ хатаа гэд хэлчихвэл тэр чинь амар гоё нээлттэй ярилцсан. Эхлээд бол чинь тэгвэл амар гоё тайлбарлаа шүү дээ. Харин энэ хувцас амар гоё харагдаад чамд авч өгье гэж бодоод тэр зурган дээр лайк тарсан ингэж нэгээд эсвэл наач нөгөө маа найзын найз охин манай найзын байрныхаа охин гэж мэгэл хөөхөн тайлбарлана. Би наад ч дургүй болцгоо гэхээр байж л яг л дээ. Байж л яг л дээ гэдэг бол асуудал шууд өөр төвшөнд хэрэгтэн л та. Боли л дээ. Боли л дээ. За окей. Одоо юм ideal type гэж байдаг шүү дээ. За ерөнхийдөө бол миний нэг юм сонирхтой төрлийн хүн бол нэг иймэрхүү гэд. Яг нь чиний хувьд бол мэдээж яг зан чанарын хувьд бол мэдээж чамайг хайрладаг байх хэвээр. Мөн адил хүүхдээ чинь адилхан ингээд хайрлах хэвээр тий. Надаас дээш явах хэвээр. Тийм дээш явах хэвээр.
За одоо зан чанарын хувьд бол тийм байна. Гэтэ чи яг одоо өмнө нь бол яг илүү гадаад төрхийг ингээ хардаг байсан гэж байна шүү дээ. Тэр үед яг чамд ямар хуу төрлийн залуус ингээ таалагддаг байсан бэ? Надаас өндөр. Өмнө нь бол. Би ч бас 100 талтай штэ. Өндөртөө ороххгүй юу? Тэр 170 октодтой бол өндөр. Надаас өндөр. Тэгээ надаас туранхай байвал жоохон хэцүү те. Өргөө дийлэх ч юм уу. Миний гоё хажууд нь 2 гуй шиг нь харагдах юм ч юм уу те. Тийм юм байвал бас хэцүү шүү. Ер нь нэг юм жоохон биерхүү. Тэгээд юм сахалтай, бор аштай, юм инээхээр амар хөөрхөн инээдэг тийм залууд дуртай байсан. Тэгээ амьдрал ер нь бол яг тэгэж ирдгүү юм байлээ л те амьдрал дээр. Яг тийм залуугаар ирлээч сэтгэл тэнийг юм ярьчаал тэгэл. Тийм. Бүх юм унтарч байгаас тэнцэж ирсэн. Окей, тэгээд сонсохны бол ер нь бол яг тийм нөө манли гэж ярьдаг шүү дээ. Яг юм ихтэйлэг шин чанар дүүл бас одоо сахал ус мөстэй их ярьж. Одоо шууд гэж бууж байна. За тэгвэл чиний яг саяны яг ингээ хийж байгаа зүйлс дээр чи ингээ чи яг ингээ өөрөө бодохны Монголоос зөө юм. Яг ингээ за яг энэ арай дөхөндөө гэсэн нэг тийм краш ч юм уу те. Краш уу. Дөхөндөөч юу ах вэ? Сүүлийн үед нэг хідэн кино үзээ жүжигчин ариун бим бах. Гой мэнли санагддаг болсон. Зэвүүн цөөхөн үхтэй. Хоолойны өнгө те. Тийм байна. Тийм юм бэ шүү. Дөхөх юм байна. Эртний хүн ч бас яг хоолойны өнгө тэр нэг юм харизматик зан чанараас амар чухал байдیں۔ Гэтэ яг тэр хүн бол мэдээж нөө жүжиглж байгаа. Яг амьдрал дээр ямархан мэдэхгүй шүү дээ. Хүн краш байгаа юм чинь мэдээж тэр харагдж байгаа зүйлсээр нь л крашлж шүү дээ. Окей. За тэгвэл одоо харьцаж байгаа хүн байгаа юу? Эсвэл ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээд ингээд нэг тийм статустай болсон ч юм уу те. Гэр бүлхүү. Хайгаад явж гин үү? Эсвэл өөрийгөө завгүй байлгаад явж гин үү? Тэгж байгаа. Ер нь бол хайхаар угаасаа тэгээд яадгүй юм дөө. Ирдгүй шүү дээ те. Айгуу юм. Зүгээр л урсгалаараа явж явах тийм сайн хүмүүс таардаг шүү дээ. Тэгэж бодвол явж гин үү? Тийм ер нь бол Instagram дээрээс насны хайна гэдэг бол шал тэнэг л үйлдэл юм байна. Амьдрал дээр таарах ёстой юм байна л да тий. Тийм. Амьдрал дээр таарахын тулд өөрийнхөө хүрээллийг гоё ойлгох хэрэгтэй. Одоо дандаа баар ордог ч юм уу, найзуудтайгаа энэ шоуддаг. Тийм хүмүүсийн хүрээллээс бас баарнаас л ханиулахгүй. Тэгэхээр одоо өөрийгөө боловсруулдаг, чөлөө цагийн гоё газар өнгөрүүлдэг тийм газраас бас хобби нэгтэй хүнээ ч юм уу те. Тэгэж олвол арай дээр баха. Явлаавал Instagram-аас биш. Чи одоо ингээл шинэ хобби сурах гэл одоо ингээл янз янзын сургалтанд сууж исэн ч тэнцэж ингээл гоё таарчих юм л тий. Тийм байдлаар тааруул арай илүү дөхөм гэж бодож байна. Ус Instagram-аас хүн хайж олно гэж одоо яриа уусаа хэцүү болсон юм лээ нөө. Хүнтэй анх нөө сэтгэл төрүүлэх таалагдах зүйл чи ингээд нөө гол нь амьд харилцаан дээр байдаг болцоо учраас яг тийм тохиолдол дээр л жоохон сэтгэл төрнөхөөс нэг утсын наан цанаас сайн уу энэ ингээд тгийгээд бас хэцүүлтэй. Тийм ер нь тэгэл хинээч таньдаггүй л хүн зүгээр штэ. Нэг найзуудаар дамжиж орж ирсэн хүмүүс биш те. Танихгүй. Тийм танихгүй. Ханаас ухаад гаргаад ирсэн юм бэ гэмээр хөдөөмөдөнөөс ирсэн байсан ч болно штэ бас. Тэгэлдэг бус юм уу? Ховжив яриач байхгүй. Тий. Яг яриатай гэж болно л та тий. Хүний ханил олж ирэл тэгэл хөнгөрсөн тэр амьдрал нэг хамаатай санагддаг шүү. Бүгдээрээ л алддаг, чийж алддаг, бийж алддаг. За. Ер нь хэр их аялдаг вэ? Аялдаг гэснээс? Ер нь сайн хэлсэн ш нэг жилдээ 3 4 удаа явахыг бол хичээдэг. Хугацаа нь? Тий, одоо хугацаагаар явдаг уу? Эсвэл ингээд гэхдээ ер нь бол нэг 7 хоногоор 10 хоногоор ч юм уу л тэгжил аялна. Багтаал 7 хоногоор. Тэгээд хөвчлэн яг нэг хүүхдийн амралт тааруулж л аялт. Тэгэхгүй бол хичээлээс нь чөлөө авчиг гэхээр имийн өстой тийм байхгүй гэдэг ч байгаа юм чи. Үгүй бас юу гэж олж идэв. Тэг чи хичээл авыг залгадуулчвал хэцүү үстэй ер нь бол. Тэгвэл яа гэм үү? Чи яг ингээд ганцаараа байхдаа бол ганцаараа ч юм уу яг тийм аяллыг бол их хийжсэн үү? Эсвэл яг одоо бодохтой ганцаараа аяллыг ингээд за яг хангалттай хийж амжаагүй юм байна да гэж боддог уу? Ганцаараа л ерөөсөө аялж байгаагүй. Дандаа найзуудаараа олуулаад аялж байсан. Сүүлд баг 10 хэдүүлээ гэр бүлээр нь тэгж аялсан. Тэр нь бол олуулаа явахгүй юм билээ л дээ. Гэтэ бас
жоохон юм аз сарсан эрсдэлтэй те Африк руу энтхийг рүү ганцаараа өөр өвчөө үүрээд аялаж үзье гэж бодсон. Бас юм амар сорилттой те амьд байх, алуулахгүй байх. Тэ аюултай одоо эрсдэлтэй тал нь бол зөндөөлтөө. Ялчгүй ганцаараа аялж эмхтэй хүн шүү дээ бас тэгээд. Тийм шүү дээ. Хадгалал аюулгүй байдлаас нь эхлээл хамаг юм эхлэн тэгээд бас ийм аюултай газрууд руу бас яваад хэрэггүй л хата. Яг тийм. Африк гайгүй гэж магадгүй эсвэл яг нөгөө нэг жуулчдынх нь бүсээр явал гайгүй баха. Тэрнээс ч одоо нэг учиргүй юм харах гудамжтай хэсгээр нэг яваад байхгүй шүү дээ. Гэтэ ганцаараа аялахаар хүн юу н өөрийнхөө хэр өчүүх юм бэ гэдэг ямар мэддэг гинэ. За. Одоо ингээл хотод ахад алоо минь найзууд байна. Надад юм тохиолдвол би найзуудтайгаа дуудчихна. Би ээжтэй хэлчихнэ. Ингээл надад дуудах юм байгаа гэдэг ч юм уу. Би ингээд өсөөд байвал би найзандаа ороо хоол идчихнэ. Би ингээд мөнгөтэй хэмжээтэй ороо хоол идчихнэ. Гэт тийм байдаг бол гадаад очиод ингээд яалчгүй нөхцөл байдалд орохоор хүн нөгөө нэг яаж хэрхэн survive хийхээ сурдаг гинэ. Тэр ер нь тэгээд үзэх хэрэгтэй байх. Тэрнээс ч одоо амар өндөр хөгжилтэй те. Дубай, Хонконг гэдрээ ганцаараа аялаад ер нь яах вэ? Тэндээс юу авах вэ? Тийм. Шопинг хийх бах. Тэ нэг гоё газар үзэл яг нэг өөртөө яг цаашдаа амьдралдаа хэрэгтэй зүйлийг бол нэг тийм хараад авахгүй л баг. Окей. Өдийг хүртэлх хугацаанд юх гэдэг нь. заяа. За. Гэдэг хүн амьдралдаа хийжсэн хамгийн галзуу үйлдэл юу вэ? Бүр мэдрэл муутай бүр юм. Ямар сонио асуулт. Галзуу гэхэр чинь тийм тэнийг юм хэлж болох юм уу? Болно шүү дээ. Хамаагүй би тэр чинь сонсомоор. Галзуу юу? Гайг баха. Даруухан. Тийм даруухан шүү дээ. Ичим хий. Галзуу юм хийж байгааг баха. Мэдээж яг хүн бол тийм гажуут те эсвэл нэг юм галзуу тийм юмуд бол хийдэг л те. Гэтэ яг тийм хуваалцаар тийм амар гайгүй зүйл бол биш гэж. Одоо хүмүүсийн галзуу малзуу гэдэг чинь одоо салчаад XH машин дээр юу мэн гэ бичсэн гэдэг нэг мэдээ явуулсан харсна өчтөр тий. Тэр мөр бол галзуу үсттэй. Дөрөв дугууг нь хаглаад. Тий. Надад яг тийм амар үйл байхгүй. Надад зүгээр нэг галзуу үйлдэл тохиолжсэн надад. За. Чи бараг харж ирсэн үгүй хүмүүс ер нь мэддэм билээ. Нэг ийм мэдрэл муутай хүүхэн. За. Над дээр ирээд би ингээ хүүхдэд цэцэрлэг рүү нах гээд ингээ орсон чинь миний араас дуудаад хөөе гээд тэг би ирээ харсан чинь танихгүй. Тэгээ дахиад авч дахиад хөөе гээд тэг ингээсэн харсан чинь юусоо л хизэж харж байгаагүй юм хтэй зөө зөвөр байдаг л юм дарахан юм хөөрх юм хтэй. Тэгсэн чинь дахиад урагшаа яваад тэгсэн чинь гинт над руу гүйж ирээл тулаал эргээд тарсан чинь нэг юм хувц индүүд юм индүү байдаг штеп гуралж уултай. За. Тийм индүү бариад ингээ үзүүрээр ингээд над дээрээс ингээ өсөрч орж ирээд ингээ дагц руу ингээ 4-5 удаа зогчсон. Намхан юм хтэй зөв над руу ингээ өсөрч жагаад. Тэгээд би тухайн үедээ хүн чинь нөгөө нэг за таньд хүн байсан бол энэ одоо яаж ийна гэж бодгосон. Энэ хин юм бол гэж паниктанд орчт юм бэлээ. Тэгээ ерөөсөө ингээл паниктсаар агаал нилээ зохиосныхаа дараа гараа ингээ явуулж байгаа юм чинь. Тэгээл эндээс орцны жижүүр ирээл цэцэрлэгийн багш ирээл тэр бүхнийг надаас салгаал. Тэд чи одоо хүнд гэмтэл шүү дээ. Хөнгөн гэж гарсан шүү. Наач нэгт сайхан чам тохиолдсон баг тий. Ойрын хитэн 22 онд лөө болсон шүү дээ. Би тэгвэл бас яг сонссон ч бас сонсч ирсэн юм шиг. Тэгээд надад тийм болоод цагдаа дээр очиод би ингээ хамаг зураг хүргийг авцсан зөө одоо ч гэсэн надад байгаа. Тэгээд би ингээ хүмүүс сэрэмжлүүлэх царайг нь харуулаа гэсэн. Өө тийм байж болохгүй өөрт чинь дараа нэг ингээд. Тэр одоо юу гэсэн үг үстэй? Тэр хүн бол нүүн сэтгэл санааны сэтгэл зүйн хувьд бол эрүүл хүн биш. Өөрчлөлттэй байгаа хгүй. Тэгээд очиод цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө би өөртөө хамаг эмэгч ярин чигтэй ирчний тооцоо байгаа маа гэж тухайн үед над руу ингээд уцаа харуулж ингээд лайв хийгээд би над хүн л андуураад энэ яагаад ам ингэж байгаа юм бол юу ч ойлгохгүй. Тэгээ эндээс ингээд цус ингээд урсцсан зөөр өрөвдөлтөй болцоо. Тэгээ цагдаа дээр очиод мэдүүлэг өгсөн чинь энэ Эмилиа цогт Жонни Деппийн бэлэг хэрэгтний таслах газар учраас би төрүүлээд Жонни Деппийг хамгаалаад Эмилиа цогтыг алчъя гэж бодсон гэсэн мэдүүлэг өгсөн байгаа хгүй юу. Тэгээд за наад хүн чинь мэдрэл муутай юм шиг жүжиглээд энэ эрүүл хүн
тэнэг хүнч гэсэн юм ярихгүй гээд тэгээ нөгөөтгний сэтгцийг нь одоо тэр цагдаа ингэж шалгад юм байлаа шүү дээ. Тэгсэн чинь үнэхээр мэдрэл муутай гараад. Тэгээ за би хэсэг ингээд наамгүй байжсэн чинь яг жилийн өмнө бас нэг юм дэлгүүр ажиллаулдаг юм Instagram дээр олон дагагчтай нэг хүүхэн над руу бичээд жилийн өмнө надад яг наад хүүхэж ирж исэн. Тэгээ бүр 2 жилийн өмнө ирээд тэгээ ингээд орж ирээд ингээд наа бүр ингээд тэрний дараа жил нь дахиж орж ирээд ингээд над руу ингээд дайраад хаач мачаар ингээд байраад ингэжсэн. Яг тэр хүүхэн мөн байна. Би ингээд үйлчлийг хараад танилаа гэд. Тэгэл за энэ угаасаа ийм мэдрэл муутай хүмүүс байт юм ингээд би стори хийсэн байхгүй юу. Тэр хүүхний царай гараагүй ингээд ийм холоос нэг Монголын CCTV-ний хогийн юм гаргадаг штэ. Тэр бичлэгээ надад ийм зүйл тохиолдлоо. Та нар болгоомжтойгаараа одоо ингээд хавар болж ийм хүмүүс ингээд гарч ирж байгаа юм биш үү гэд хийсэн чинь шууд нөгөө миний юмыг аваачаад нэг юм одоо улс төрийн юу дарах зорилготой байсан уу яасан мэдгүй шууд нөхөртэй хүнтэй их нэртэй хүнтэй явуулж агаад их нэрт нь толгоор угаа алхаар цохиулсан гэж сүмгтээд тэр бүр ингээд тэр амар явсан. Тэр бол амар явсан. Тэгээ би чинь бүр үнэхээр ингээд их нэртэй хүнтэй явсан болоод үлдчихэж байгаа байхгүй хүмүүсийн хувьд одоо ч гэсэн ингээд нэг нэртэй хүнтэй явуулаад толгоор угаа шалгалдаг хүн биш. Тэгэл дандаа тэгж орж ирдэг комментэн дээр одоо энэ дээр ч гэсэн орж ирэх тэгээ би юу ч гэсэн тайлбарлаад хэлчихээ. Би тэр цагдаагийн мэдүүлгийг одоо сошиал дээр шууд ил гаргаад над руу дайрсан үнийг гаргаж ирвэл би өөрөө эргүүлээд асуудал авах учраас гаргадаггүй. Тэгтээ дуугүй явлаа гэж тэр зүйлийг хүлээн зөвшөөрж байгаа гэсэн утгатай бол биш шүү гэж хэлмээрэн. Тийм зүйл тохиолдчихсон. Ер нь бол надад тохиолдсон хамгийн галзуу үйлдэл тэр наачаа уус амар галзуул юм биш үү. Анхнаасаа тэгэж тохиолдно гэснээр тэгээд тайлбарч ингэжсэн буруу сэвэгдээд уламалын гээл тэгэл стресс тэр. Тэгээд тэр хүүхний ээж нэрж мэдүүлэг өгөөд тэгээд тэгснэ манай өх ер нь ингээд ойр жоохон сонирн байгааг нь анзаарсан юм. Өчтөр ингээд ануухаас шоу үзчихэд ингээд хайч чөлөө хутагч билүү барьчаад ингээд ингээс суугаадсан. Тэгээ надад за юм хөдлөлөөдөө гэдгсэн чинь надад мэдтгүүр маргааш нь эндүгөө цүнхлээд гараа авсан байсан гэдэг. Тэгээ гайн тараад над дээр ирж байгаа хгүй. Одоо нэг тийм хүмүүсийг шууд ингээд буруутгаад үзэн яддаг юм ч сайшаа тий. Тэгтээ гол нь нөгөө нэг ингээд үнэхээр тийм хүн төвшөнд байдаг бол одоо тэр эмчлэх хэвээр эмчилгээ хийлгдэг ч юм уу. Эсвэл ингээд байх хэвээр эмнэлэгтэй байдаг ч юм уу. Тийм байх хэвээр л доо. Тэгэхгүй бас ингээд хамаагүй нийгмийн харилцаанд ороход бэлэн биш те. Тийм байгаадээ л бас эрсдэлтэй зүйлсүүд нь одоо жишээ нь ингээд зөндөө олон байдаг. Тэдний нэг бас заяад ялчгүй тохиолдсон юм байна. Тэгээ залруулж хэлэхэд бол тийм байсан юм байна. Би бол ямар нэгэн байдлаар ингээд их нэртэй өнтөө л яваагүй. Би зүгээр эндүгээр госолцоо гэдэг шиг. Тийм л болсон байна. За окей тэгээд Эмилиа цогт заяагийн хувьд бол өнөөдөр ийхүү манай хатокийн бас 3 дахь төлөвлөлийн нэгэн онцгой дугаартаас оролцсон чамд бас маш их баярлалаа. Тэгээд ялалх өөрийнхөө талаар ингээд нээлттэй яриад бас ямар альбай зүйлс дээр ямар хуу боол санаатай байдгаас багхан ч гэсэн хуваалцсан ба. Тэгээд энэ бүх зүйлс чинь баярлалаа. Тэгээд мэдээж бас энэ дугаарыг үзээд бас хүмүүс одоо манай үзэгчид манай мас ер нь үзэгчид бас жоохон өсвөр насных ч юм уу те ер нь доошоо үед яг ингээд буруу зөв сонголт төр тулдаг үе шүү дээ тэр чинь. Яг тэр зүйлстэй тулж байгаа одоо нийт хүүхд багчуудаас аль болох ингээд үнтэй найдан зөвлөгөөнүүдээс өгсөн чамд бас маш их баярлалаа. Тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тийм урьсандаас баярлалаа. Гоё хөнгөн явдаг нэвтрүүлэг энэ зарим нэвтрүүлэгч бас хэцүү шттэ. Амар шууд ингээд зүрхөө орсон юм. Балмагдуулаа тий. Зэвүү яриа маяг шттэ. Ингээд эвгүй байдалд оруулаад аюу гоё нэвтрүүлэг байна. Баярлалаа. Надаа ингэж хүмүүс хэлж байгаа гомоохоо дөнгөх оролцогчтой явах гэж. Надаа нэвтрүүлэг болсон мэдээж гарын бэлэг бол байгаа. За цочиж авах уу? Гүй. За манай пицца хат юм байна. Дохоо мерчүүд байгаа. Тэнгүүтлээ бас эрхийн бичиг бас дагалдаж байгаа. Тэг эрхийн бичиг нэг бэнийн ингээ хийчдөө. Цаашдынх нь одоо нэг одоо олон төрлийн ажил байгаа шүү дээ. Тэр бүх зүйлсд нь бас ингээд амжилт хүсье. Тэгээд бас чая бас өөртөө тохирох чамайг ингээд бүрэнгүйс тайрлах. Охины чинь бас ингээд гоё хайрлаад авч явж чадах. Тийм эрхтэн хүн бас амьдрал чинь гарч ирнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд аз жаргал сайн сайхан бүхний хүсье да. За баярлалаа. Чамд гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За энэ хүү хаток юм байна. Нэгэн шинэ дугаар дуусж байна. Тэгээд идэвхтэй үздэг, тэгээд тууштай үздэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд бас байнга лайклдаг. Тэгээд
хамгийн чухал зүйл нь болохоор мэдээж channel-а бүгдээ subscribe хийгээрэй. Тэгээд нийт үзэгчдээ бүгдэнд нь баярлалаа. Энэ өдрийг сайхан өнгөрлөөрэй. Баяр та.